Сайн байцгаана уу монголчууд минь сайхан наадсан биз дээ. Би төвшин жаргалын та бүхэнд би өөрийн мэдээллийг хувь хүний хөгжлийн чиглэлийн, бие бэлтгэлийн чиглэлийн, эрүүл мэндийн чиглэлийн мэдээллүүдийг шалтгаалаад хүргэж байгаа. Ингээ өнөөдөр би та бүхэнд трансформ 7 хөтөлбөрөөр танилцуулах гэж байна. Энэ трансформ 7 хөтөлбөрийн дагуу би бол энэ хөтөлбөрийн анхны оролцогчдын нэг, трансформ 1-ийн оролцогч гэсэн үг. Энэхүү хөтөлбөрийн дагуу бол маш олон хүмүүс өөрийнхөө амьдралд сайн сайхан зүйлийг авчирч байгаа, бие биелтрээ өөрчилж байгаа. Тэгэхээр бид нар амьдралдаа өөрчлөлт хийх ёстой гэдгийг мэддэг тийм ээ. Ямар нэгэн зүйл өөрчлөгдөхгүй бол амьдрал маань яг миний сансан хэмжээнд хүрэхгүй гэдгийг бүгдээрээ мэддэг боловч өөрчлөлт хийж чаддаг. Тэгвэл хэрвээ та өөрчлөлт хийхийг хүсээд яг юу хийхээ мэдэхгүй байгаа бол өөрийнхөө бие биелтраас эхлэсэй гэж би та бүхэнд хүсэж байна. Бие биелтрээ өөрчилж чадсан хүн бол бусад бүх юмыг өөрчилж болох юм байна гэдэг гайхалтай юм зүйл толгоонд нь сууж өгдөгөөр маш онцлог давуу талтай. Тэгэхээр трансформ хөтөлбөр маань 7 дахь удаага зохион байгуулагдаж байна. Энэхүү хөтөлбөрийн нээлтийн арга хэмжээ энэ сарын буюу 7 сарын 28-нд 11 цагаас 28 маань өөрөө бямб гариг байж байгаа. Тэгэхээр амралтын өдрийг нэгэн сайхан хамт олонтой үр бүтээлтэй өнгөрөөж азтан болж суглаа сугалж тийм ээ. Мэргэжлийн багш нараар бүжгийн хөдөлгөөн заалгаж эрг хамт олонтой тэгээд 5 төрлийн мэргэжлийн бүжгийг хийж ингэж хөгжилтэй сайхан өнгөрөхийг хүсэж та бүхэн манай зохион байгуулж байгаа трансформ хөтөлбөрийн партид хүрэлцэн ирээрэй гэж та бүхнийг урьж байна. Парти маань модны 2-ын зам дагуу амар зочдлууд гэж байгаа. Амар зочдлууд та бүхнийг хүлээж авахд бэлэн байж байгаа. Ингээд энэхүү арга хэмжээнд хүрч ирснээр та азтан болох боломжтой мөн 5,000 төгрөгийн такс тавга таксандаа харин та бүхэнд зориулж бид бүхэн трансформ хөтөлбөрийн энэхүү тод өнгөтэй эрч хүчтэй сайхан подолкийг бэлтгэсэн байгаа. Ингээд бид бүхэнтэй нэгдэж амьдралдаа нэгэн томоохон өөрчлөлтийг хийх арга хэмжээнд хүрэлцэн ирээрэй гэж та бүхнийг урьж байна. Ингээд парти дээр уулзцгаая.